Сайн байцгаана уу Facebook-ийн найзуудаа. Сайхан Facebook-ээр хэрхэн баян хүнтэй сууж байртай сайхан амьдрах вэ гэсэн зөвлөгөөг өгсөн охиныг та бүхэн санаж байгаа ах. Энэ охины өгсөн зөвлөгөөр бол баяжиж магадгүй гэсэн залуутай сууж азаа турших. 2 дугаарт залуу бизнесмен хүнтэй суух. 3 дугаарт баян хүний хүнтэй суух. 4 дугаарт нэгэнд баяжсан хөгшин хүнтэй суух. Энэ дөрвөн сонголтыг алийг хийсэн ч вэ та царай зүс сайтай, бие хаа сайтай, за хоол сайн хийдэг, ар гэрийн ажилтай сайн байх хэрэгтэй гэсэн. За би энэ дөрвөн сонголтын аль нэгэнтэй ч би санал нийлэхгүй байна. Хэдийгээр Монголын нийгэмд маш олон ээжүүд, эгчүүд маань ар гэрээ авч яваа нь үнэн. Тэглээгээ заавал баян хүнийг хүсэж мөрөөдөж бэлэн байран дээр очиж сууна гэдэг бол миний бодлоор санал нийлэхгүй байна. Яагаад залуу хүн чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө байртай болж болохгүй гэж? Зүгээр л юу ч хийхгүй хэрнээ хоосон мөрөөдөөл дээшээ харж итжээл бурхан тэнгэр минь намайг байртай болгож өгөөч ээ гэж хүсэж мөрөөд судаг би залуучууд ерөөсөө ойлгодгүй. Гэхдээ та ядаж суглаа аваад үзэлтэй. Тэ? Магадгүй их хэмжээний мөнгө хожоод та тэргээрээ байр авч болно. За 2 дугаар хин нэгэн хамаатан садны чи хүн өнгөрлөө гэж бодъё. Та магадгүй тэгээд байран дээр нүлдээд өв залгамжлагч болж үлдэж болно. За 3 дугаарт хамгийн энгийн жишээ. Unity-ийн 5 байр хөтөлбөр явагдаж байгаа юм байна лээ. Гэхдээ тэгэл нэг жаа аваад утасныхаа төлбөрөө төлөөл байртай болоод байгаа юм байлээ шүү дээ. Газал эргэн тойронд хаач явж идэг гэж. Амьдрал бол боломжоор дүүрэн байдаг. Тийм учраас октоодаа та бүхэнд боломж байгаа шүү. Амжилт хүсье.